Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд манлайлал ба манлайлагч гэсэн ойлголтын талаар ярина. Манлайлал гэдэг нь нийтийн үйл хэргийг хэрэгжүүлэхийн тулд хэн нэгэн хүн сайн дураараа бусдаа дэмжлэг үзүүлэх, урамшуулах нийгмийн нөлөөлийн үйл явц гэж тодорхойлж болно. Мөн ямар нэгэн үр дүнд хүрэхин төлөө хүмүүсийг нэгтгэх явдал гэж бас ойлгож байна. Манлайлал гэдэг бол хаашаа явахыг заагч луужин юм. Манлайлагч нь хүний төрөлхийн чадвар бол биш. Энэ бол амьдралынхаа туршид өөрийн хөдөлмөрөөрөө бий болгож болох тусгай чадвар юм аа. Манлайлагч нь ганцаараа хөгжиж, ганцаараа уулын оргилд зогсдог хүн биш. Тэр уулын оргилд гарсныхаа дараа бусдыг уриалан дуудаж, уулын оргилд хүрэхэд туслаж, дэмжиж, урамшуулдаг хүн юм. Мөн манлайлагч нь үлгэрлэж, чиглүүлж, зоригжуулж, нэгтгэж чаддаг хүн байна. Америк нэгдсэн улсын 6 дахь ерөнхийлөгч Джон Конски Адамс хэлэхдээ хэрвээ та бусдыг илүү ихийг мөрөөдөж, илүү ихийг сурч, илүү ихийг хийхэд нь нөлөөлж чадаж байвал та манлайлагч юм гэж хэлсэн байдаг. Тиймээс мэдлэг боловсролтой хичээнгүд залуус та бүхэн манлайлалын талаар илүү их ойлголттой болж орон нутагтаа тулгамдж буй асуудлуудад нэгдэн нийлж дуу хоолойгоо өргөхөөсэй гэж хүсэж байна. Иргэн манлайлагч бол улс манлайлагч юм аа.